Пүрбаатар элбэг рүү дамжуулаад элбгийн 2 оноо. Анар Эрдэнэ зорголтын дундын зай шидэл оновчтой. Гамбайр аваад урагшаа дамжуулсан Анар Эрдэнэний оролт оновчтой болж байна. Олдог 2-ын дундын зай шидэл мөн оновчгүй Самраас мөнгөний Зовигт Баатар аваад нэмж давтлаад оновчтой олгож байна. Зовигт Баатар Олдог 2-ын давталгаан дээр тунгой хаатлыг тавьсан. Очирд нь гол спиннийгээ довтлсон довтлогоо оновчтой. Тунгой довтлогоо гүйцэтгэлээ. Багна. Буцаа Бямнэмийн алсын зай шидэл оновчтой болж байна. Зовигт Баатарын дундын зай шидэл оновчтой. Буцаад 14 онооны зөртэй болж байна. За анх 2 бөмбөгийг тассан. Довтлогоо оновчтой. За Очир Эрдэнэний дундын зай довтлогоо дохиод доошоо өгсөн Анар Эрдэнэний довтлогоо оновчтой. За Бямнэм хурдан довтлогоонд ороод 2 оноо Пүрбаатар авлаа. Пүрбаатарын алсын зай шидэлд оновчтой болж байна. Алтан гэрлийн алсын зай шидэлд оновчгүй болсон. За ингэснээр 51-42-ийн харьцаатаагаар ард даатгал бүрэгдүүд багийн ялтаар өндөрлөө. Харин Налах Үйлсог мөн л хожигдлыг амслаа. Тэд одоогоор ямар нэгэн хожлыг харахаа авч чадаагүй байгаа.